Think Talk подкастын өнөөдрийн дугаараар ном сум хэмээх сэдвээр ярилцах бэлэн болоод байна. Амаа болон зогтоо. За өнөөдрийн сэдвээр ном сумыг ярилцсан. Хамгийн эртний мэдгэж байгаа олдор хэм бол Чингисийн чулууны бичигт Чингис хааны ачхуу Исүнхэ мэргэн гэдэг хүн 330 алд газар одоо сум тавьсан гэсэн тийм баримт үлдсэн. Тэгээд баяр наадмын хувьд гэх юм бол 2000 жилийн өмнөөс одоо монголчууд одоо баяр наадам 6 цэнгэл болгож одоо тэмцээн улаан зохион байгуулалт байсан гэсэн түүх байт юм байлээ. Өнөө үед болохоор их наан хэрэглэгдэжсэн. Одоо бас манжин үеэс гэж байгаа юм л да. Одоо шинэ дахиж монголчууд ингэж баяр наадам хийдэг байсан тийм нэг баримт байт юм байлээ. Одоогийн сур хараа болохоор 3 хувааж байгаа. Халах харваа, уранхай харваа, тэгээд бүрээд харваа гэж. Миний онцснаар бол энэ 3 бас өөр өөрийн онцлогтой. Тэгээд уранхай харваа нь илүү тийм шашны маягтай бас байт юм байлээ. Манжин иргэшил үед болохоор майдр ирэх ёслол үед уранхай харвааг төрүүлж тавьдаг байсан гэмэд ёс байдаг. Орчин цагийн халах сурын харваа болохоор бас их сонд өгтэй. За чи сонсон бахад 1950-с 1960 оны үед одоо бүгд найрамд тагтад дулсан засгийн газараас 500 ширхэг засгийн газарт 500 ширхэг одоо номыг захиалж хийлгэж ийсэн тийм түүх байт юм билээ. Тэр үед одоо ном гэдэг хүн байхгүй байгаад тэгээд тэр ном нь одооний бидний хэрэглэдэг халах харваа хэлж байгаа ном болж таарч ах шиг байгаа. Тэгээд энэ юугаар жагаараа хөөслөгдсөн бэ гэсэн чинь ойрын төсөлтэй болсон гэдэг юм билээ. Одоо хол хавах чадамж нь муудсан гэдэг үүднээс. За тэгээд одоо нэг Цэц магна гэдэг нэг монгол кино байдаг. 93 наадмч нэг 3 кино хийсэн байдаг. Цэц магна, тод магна, гарт магна гэдэг. Тэгээд Цэц магна гэдэг киног үзчихсэн баах. Үзсэн бол энэ кинон дээр одоо ингээд ярилцаад ном сум гэдэг маань бидний одоо өв соёл болсон. Тэгээд аж ахуйн эрт үед аж ахуйн маш том хэрэгсэл байсан байна. Өнөө үед бас бид нэг их анхаарахаа болцсон. Тэгээд нэг жуулчд очдог гэсэн нэг шүүмжлэлтэй байгаад байгаа. Хойд одоо үеэс илүү эрт үед нь ямар хөө байсан бол гэдэг байдлаар Цэц магнаа дээр ингэж толгуурлаа ярилцвал. За Цэц магнаа канон дээр тийм ном сумын тийм нарийн ширийн зүйлс нэх гадгүй. Ямар ч байсан жоохон хүүхдүүд бол ном сум авч байгаа жоохон ангөрөө хийж байгаа юм байдаг боловч нарийн ширийн байдгүй яг зүгээр Цэц магнаа канон дээр бол хүмүүст хамгийн их үлдсэн юу вэ гэхээр нөгөө Цэцэнбэрийн нүүдэл гэдэг л тэр хэсгэл хамгийн их хүмүүст хөөсөн байдаг. Магадгүй ном сум харавах нь тийм нэг Цэцэнбэрийн нүүдэл хийж байгаа шиг л тийм их алсын хараатай голч ухаантай байдаг юм болов уу гэсэн би ихэд ойлгох гэдэг. Амны тухайд юу гэж бодож байна? Цэц магнаа бол одоо их гардаг кинонууд нэг байгаад байгаа. Хожим монгол кинонуудаас тэгээд яг түрүүн дотоогийн хэлсэн шиг тэр нэг ном сум хийж байгаа арга барил тийм юм нэг гарахгүй. Нэг хүүхдүүдтэй нэг зааж өгч байгаа юм байдаг. Тэр нь болохоор одооний нэг ном сум дээр тавьсан нэг дөрвөлжин одоо тэрийг одоо нэг сурын юугаар гэж шилжиж хийдэг гэдэг юм билээ. Хасаа юу юм бол? Хасаа гэдэг юм болоо да. За нэг тийм байгаа. Тийм биш нэг мэдээлэлцэн нэг арс руу ингэж харуулдаг шиг санагдаад байна. Бодлоор тэгээд тэр нэг байг онж одоо хүүхдүүдийг сургаж байгаа. Тэгээд
үйл явдал гэх юм бол илүү их тэр нэг газар нутгийн тэмцэлтэй тэгээд тэр улс төрний нөлөөтэй цэцэн бэрийн нүүдэл нэг тийм байгаа штэ. Геополитик маягийн тэгээд энэ хүн дээр болохоор гол харуулж байгаа зүйл маань болохоор монголчуудын тэр нэг гол зэвсэг нь бол ном сум гэдэг тодорхой харуулад байгаа. Тэгээд одоо ном сум нь тэр нэг улс одоо тэр нэг овоо газар нутгийг хамгаалж байгаа шүү дээ. Газар нутгийг хамгаалахад их чухал хэрэгсэл тэгсэн байтлаа бас тэр хүүхдүүдэд уламжлуулж байгаа бас нэг уламжлалт зүйл маань болцсон. Тэгээд цэцэнбэрийн нүүдэлтэй ингээ халбахаал Кананаас яг дүүрэхэд бол ном сумчин тэгээд нэг ойлоо оюун ухаантай юм уу тийм нэг бодлоготой л халбагдчихад байгаа. Халбагдчихад байх шиг байгаа. Би бол тэгээд ном сум одоо юу гэх юм одоо нөгөө Тэжүү юм болон Жомон гэдэг каан дээр гардаг шиг нэг ном татаад 3 сум зэрэг болж байгаа л 3 хүнийг ч юм уу 3 одоо чоныг зэрэг харж байгаа тийм ундаг юм гадгүй цэцэг магнат. Юу ундаг вэ гэхээр л тэр нэг шатаа тоглож байгаа тэр нэг өгдөө яаж байгаа яриа тэр л гол юм нь болчиход байдаг. Гол өгж байгаа тэр нэг хүмүүст өгж байгаа мессеж нь. Тэгэхээр тэр нэг оюун ухаантай холбогдсон талаас нь лов сум одоо тэгээд сум хаагуул тэгээд ухаантай болно гэсэн үг гэсэн үг. Цэцэг магнатээс та нэг сони юм харагдаад байгаа. Гэтэл ном сум хаагдгүй эмэгтэй нь яагаад тэгээд ухаантай байгаад байдаг гэлээ. Гээл их сони. За яг ном сумны хүүхдүүдийг бол одоо интернетээс ч гэсэн харж болох байх тийм. За тэгээд тэр нэг байлгын зэвсэг гэдэг нь одоо ямар ч канал дээр ингээ харцаж болно. Мөнгө төгрөгийн хүчин зөндөртэй ч монголчууд одоо морин дээр давхиж байгаа мэтлэл хойш арай л харцаад байгаа шүү дээ. Тийм тэгэхээр хоёул энэ талаас ярихаас илүү баг өөр өнцгөөс нэг харах гад утсан дэр ах тий. За сонгодог үеийн дээдсгээд нэг сурвал нам гардаг да. Зохиолч нөгөө орчуулагчдын эвлэлээс нэг тэмцээн зарлаад тэр тэмцээний одоо шилдэг бүтээлүүдийн нэг юм гэтгээ тийм юм гардаг да. Тэрийг уншиж хахад хиддих сурвалын сайн тахгүй. Тэрийг уншиж хахад мэрэгэн хараач гэдэг нэг хятад одоо өгөөдлийг орчуулсан. Тэгээд тэрийг уншиж хахад нэг залуу хятадын нэг тусганы залуу одоо хараачлах гээд их зовлон үзнэ. Тэгээд одоо хичээсэн байгаагаад нутагтаа одоо хамгийн сайн харваач гэсэн цол авдаг. Тэгсэн мөртлөө өөртөө сэтгэл ханахгүй. Тэгээд тэр нэг бол тэр нэг алдартай харваач байна. Гэт тэр аруултаа шав болохоор очдог байхгүй. Тэгээд тэр багш нь болохоор ингээд нэг хидэд буцааж за чи нүдээ завчихгүй болоод иргээл. Юу ч олснод нүдэнд чинь одоо ямар нэгэн амтан орсон ч гэсэн чи нүдээр ингээд завчихгүй, амтахгүй тийм чадвартай болоод иргээл явуулдаг. Тэгсэн чинь тэр эхнэрийнхээ нэг хэмнэлийн машин дээр нийнхэн доор хөвтчихдэг. Тэгээд эхнэрээ чи ямаа нэг тэгэл тэр нэг хэмнэлийн машин санаж байгаа бол нэг уурт буцнуудыг ингээд нэг дээш доош ингээд одоо нэг хьюст орооч гэдэг нэг тийм их машин шиг байдаг шүү дээ. Хэмнэлийн машин тэгээд дээш доош ингээд нэг дуутай тэгээд ингээд хурд хөдөлдөг. Тэгэл тэрийг ингээд хараал хийдэг. Тэгээд хэдэн жил гэдэг лээ 5 жил илүү ингэж шивдэж тэгээд нүдээ завчихгүй болоод тэгээ багш дээр очсон чи багш нь тэгээд за чи болоогүй чинь зөв юу ч биш гээд тэгээд одоо тэр хол байгаа нэг жижигхэн одоо шавжиг бүр том зам мэд ингээ хавдаг болчиход ирээ гэд ингээ явчихдаг байхгүй. Тэгсэн чинь нөгөөд чинь одоо яаж харахаа мэдэхгүй. Тэгээд хит удаа ингээ нэг туршилт хийж байгаа. Тэгээд нэг юм ингээ удаан ингээ хараад ах юм бол тэр зүйл ингээ том бод ингээ шаарддаг юм байна гэд. Тэгээ ингээл юу ч бас ингээл нэг юм ингээ тас ширтэл ингээ суудаг болдог. Тэгээ бас хэдэн жил гэлээ бас 5-6 жил гэлээ ингээ тийм дасгал хийгээд
Тэгээ багш дээрээ очдог. Тэгээ багш нь хид удаа юм хэлгээд тэгсний хандраа за чи одоо болж гинэ гэд тэгээд нэг эртмээ зааж эхэлж байгаа юм л да. Тэгсний хандраа нөгөө залууч нөгөө багшаас илүү бодлогод нь багш нь за чи би чамд одоо юм зааж чадахгүй нэ. Тэгээд би чамд одоо багш чадахгүй ч надаас илүү болсон учраас гээд чи миний багш дээр очиод бас ингэ явуулчихтээ. Тэгээд тэр багш нэгсэн чи бүр нэг уудлын дээр нэг хүн олохоргүй газар очиж амьдардаг. Тэгээд улстай бүр хамгийн шилдэг харваач гисэн тийм цол иргэнтэй хүн байдаг. Тэр хүн дээр очиж чинь тэр багш дээр жоод юм заах нь чи юу ч заадаг. Тэгэл чи ингээд хоол молыг миний хоолыг хийж тэгээд миний юмуд ингээд гэр орноо авч яв гэл тиймэрхүү л юм. Тэгээд нэг жоохон биш суулыг ингээд сайхан ингээд төлөс суу. Тэгээд ерөөсөө ном сум ингээд заадаг. Тэгээд 3-4 жил манай он цаа одоо ингээд гэр бүл хамаг юм хайчаад тэгээд ингээд юу сурдаг. Тэгээд багштай уурлаад та надад юу заасангүй гээд хинж багш нь нэг дээр нэг шувуу явж байдаг хаа. Тэгээд тэр шувуу руу ингээд харж агаад тэгээ харахаа бодсон чи хэсэг хугацаанд нөгөө шуун ингээд газар ингээд унаад утсан ингээд дошоо унцдаг. Тэгээ багш нь ингэснийхэн дараа залуу багштай одоо юм хэлж чадахгүй. Тэгээд дахиад ингээд хэдэн жил багшийн хандаар ингээд ажилд явдаг. За би жоохон яг тодорхой явахгүй ч магадгүй л өдрүүдийн санаж байгаа чинь нэглээд хэдэн жил юм шижсэн болох. Тэгээд залуу тэр багшаас нэглэм суусны хандраа нутагтаа очиод замал нэг өгөн болцоод тэгээд очиод дээрөөсөө ингээд нэг ном сум өнтрээ харсан юм байхгүй. Тэгээд бүр дурсан юмгүй. Тэгээд болон лаг харваач болно. Та нар бишгүүлнэ явсан чинь тэгээд юу сурсан мэддэхгүй нэг хүн харахад нэг нэлээд хойлох юм шиг нэг дүүн гамтан яваад байдаг. Тэгсэн мэтлээ нутагт тэр нөгөө нутагт нэг их олон шивэр яваа гардаг. Тэрний юу вэ гэсэн чинь одоо ингээд нөгөө өдөр ингээд ямар ч юм хийхгүй. За шүн нь болохоор ингээд байшнэр гарч одоо юм харагдаг гэсэн од харагдаг ч гинөө. Тэгээд одоо ном сум хэрэглэхгүй байж байгаа ном сум хэрэглэхгүйгээр одоо ямар нэгэн зүйлийг харуулж унагдаг энэ гэсэн их ярианууд гардаг. Тэгээд одоо энэндээ нөгөө тэр авид их хулгай гардаг байж байгаа гардаг. Тэгээд тэр залуухаар явдгоо байж байгаа. Тэгээд нутагт нь бүр бас ингээ хулгай гарах байсан гэдэг юм. Тэгээ нэг өдөр бүр нэг өвгөн болоод цагаан ус юмс нургаад бүр өвгөн басны хандраа нэг баян хүн нутгийнх нэг баян хүн гэртээ урддаг байхгүй. Тэгээд одоо энэ хүний одоо зөндөөл шивэр хавар их яриа гарах юм. Үнэхээр тийм мундаг харваач муу биш юм уу? Зөв ч гэсэн уулзаад үзье. Тэгээд гэртээ ураад. Тин чи гэрт нэг маш гоё тийм үнэтэй гоё хийцтэй тийм ном сум байж л тэ. Тэгэл нөгөө залуу чинь тэр номыг албаар тавьсан юм шиг байна. Тэгээд одоо нэг өвгөн аваад яах нь вэ? Тэгсэн чинь хин жаасан ном сум мэдэхгүй юм жисэн. Тэгэл хараал ингээ уулаг алдмаар ном байж. Өвгөн тоодгүй гинэ. Тэгэл залуу ингээ ажиллаад чи тоод. Тэгээд залуу арга буюу нэг энэ ном сум ингээл хажуудаа авч маавал нэхэлгээл байжсэн чинь өвгөн наад чинь юу вэ гэж асуусан гэнэ л тэ. Тэгсэн чинь нөгөө залуу чинь гайхаа. Тоглоод худлаа яа гэнэ нөө гэсэн байдалтай ингээд байсан чинь үнэхээр нэг мэдхгүй царайтэй. Энэ юу юм бэ гэж дахиад асуусан гэнэ л тэ. Тэгсэн чинь тэр залуу нөгөө одоо учрыг нь ойлгоод тэр нэг сүвдэж мөргснийхэн дараа та олон ертөнцийн хамгийн мэгэн харваач юм байна гэж хэлсэн гээд энэ надад их сонин түүх болж ирсэн. Магадгүй энэ бас нэг оюун санааны тий юмч байж магадгүй. Тэр нэг багшийн хаалж байгаа зүйл нь бас ном сум хэрэглэхгүй мөртлөө тэр шоу ингээд ном сумаар харагдсан юм шиг унгаад ирсэн.
тийш явна гэтэл нам сум харсан ч гэсэн тэр асар өндөр байгаа тэгж бас явлаа чиглүүлтэй шинж ухаанаар бодоход. Тэгэхээр энэ яаж ч нөгөө нам сум одоо механик хөдөлгөх гэхээсээ илүү одоо физ хөдөлгөхтэй ингээд физ хөдөлгөх гэхээсээ илүү тэр оюун санааны үдэл байх шиг байгаа. Ялцгүй. Тэгээд нам сум маань одоо ингээд нэг тэмцээн урд амьдрахаар өөрнийх гэхээс илүү манай доорныхон их нам сумд их сайн байгаа шүү дээ. Одоо байтараа бол олимпийн төрөл байдал одоо солонгосууд л ер нь тэгээд хятад солонгос орчин л тэгэл түүжиж яхахын ихэнх медаль юм. Тэгэхээр ялцгүй тэр нэг оюун санаа гэдэг зүйл их хэмэлдэг арт түмэнд их хөгжөөд ах шиг байна. Тэгээд оюун санааны спорт гэж бас хийж болохоор ч юм шиг санагдал байгаа миний хувьд. Күнзий философитой тэгээд татгшоогоо атомнуудын ном сум нэг сайн байна гэсэн тийм нэг бас төвлөлтөнд хүрч болж чинь тий. Тэгэхээр яагаад монголчууд тэгээ Аз юм уу эсвэл Европ юм уу гэж хэлэхэд хэцүү. Очраас тэгээ ном сум олимпийн төрөлд бас тийм одоогийн байдлаар амжилт үзүүлээгүй байна. Тэр нэг пара олимпиад нэг бадж авдаг хүүрлийн медаль авлаа ялаад. Тийм баг. Тэгээд нэг өөр байхгүй л дээ. Гэтэл чинь бид нэ Чингис хааны байлдан дагуулсан түүний залгамжлагчдын байлдан дагуулсан гэл түүхээ хаал мандил тэгэл ном ахсаал хавж авсан баш таад байдаг. Гэтэл тэгээд одоо ингэгээд харахаар одоогийн бидний байгаа байдал нь бол тийм биш юм шиг байгаа. Тэгэл түүн бас амын хэлснээр одоо хятадын одоо багаар маа дараагаар одоо чаа басан чи нас орсон байхаа. Чаа басан насаагүй байхад нөхсөн юм болов. Ямар ч байсан ном сум өгснөөр бид нар тэр магтагдсан байсан ном сум хавах, ном сум одоо хийхээ сэргээсэн болж таад байдаг. Тэгэхээр ном сум чих их дээр юм шиг мөртлөө одоогийн ном сум бол их ойрхон одоо муу 50-60 оноос л дөнгөж хөгжлөн явагдсан байж таад байдаг. Их гоё сэтгэл болчихлоо. Ер нь бол их оюун ухааны гэдэг дээр бол санд бийж нэнийгээ тэгэхээр задлж ирэл зүгээр юм шиг байна. Ялцгүй ингээд түүхээ харахаар ингээд бидний бүр ингээд ахуй амжилттай хүртэл ингээд холбоотой баг хоолоо олж иж байгаа хэрэгсэл маань хүртэл номсон байгаа даа байхгүй юу? Одоо тийм чинь нүүдэлж байгаа хүмүүс хийдэг те. Дандал данд яваагүй үдээ ч гэсэн. Гэтэл тэгээд бүр нэг сони юм гэсэн чинь нөгөө сумаа ингээд 7 он дээр ингээд тавьдаг маань Оросын үеэс үүдэлтэй гинэ. Социализм үеэс. Бас нөгөө 40-50 оноос л юм шиг байгаа. Үүдэлтэй бос таах гэдэг шиг байгаа. Тэр байтар оны тэр нэг юм осод их дэлгэрээд тэгээд тэндээс ингээд орж ирээд одоо энэ халах сур харууд тэгээд орчин цагийн харууд 7 он дээр ингээд сумаа тавьдаг юм. Бас ингээр бас ингээд заавал нөгөө бас ингээд сүүл үеих болчихж байгаа. Тэр нэг самурай кино энэ төр үзэхэр чинь Японы ихний одоо 7 самурай ч юм уу тий самурай кино үзэхээр хятадын бас ихний кино үзэхээр тэгээ нэг юм уу энэ чинь бас номон их урт бараг одоо өөрөөс тэр хүнээс нь бараг урт маягтай юм шиг тий метр 60 магийн урттай номнууд харагдаад байгаа. Тэгэл манай Монгол ном чинь жоохон богинохондоо богс харахад гэсэн юм. Одоо бодвол урт байх тусмаа болно тусал нь хол байдаг байлгүй дээ гэж би бодоод байгаа. Тэр мэдээж тэрийгээ дагаа тэгээд одоо номон хүртэл өөр орчин цагийг болцсон. Тэгээд сум нь бол бас орчин цагийг болцсон юм шиг байгаа даа. Хуучин болохоор зөв толгойтой нарийнхан байсан бол одоо ч нэг болцоо толгойтой гэдэг лүүд дээ нэг том буйхийн толгойтой тий. Магадгүй тэр нь тэгээд нөгөө бай арвах тэр нь байж ингээд газар дээр ингээд багаас тань дүүлж нүүлж юмнууд.
тэр нээсээ тэгээ магадгүй хүн амтан одоо гимтч битгий сэргийлсэн байхтай ч юм уу. Тэгэж явсан байж магадгүй л юм. Гэтэл байтаар очих их нарийнхан байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө юугаа дагаад бас ингэж нөхцөл байдлаа дагаад өөрчлөгдсөн юмудаас байгаалаа. Тэгэхээр бидний хувьд айгүй хол юм болцсон учраас магадгүй бол миний бодлоор одоо сургууль болгоо ингээд бие дэм хичээлээ ч юм уу гэдэг ном сум зааж өстой юм болоо хэрэгтэй их амьдралд их хэрэгтэй спорт болж таагаад байгаа. Шинжлэх ухаанаар бол ном сум хичээлэх нь олон төрлийн давуу талтай гинэ. Одоо анхаарал төвлөрөлт сайжирдаг гэж. Тэгээд нөгөө хүний нөгөө бие барих чадвар гэж байгаа шүү дээ. Тэр нь маш их сайжирдаг гинэ. Одоо тэгээд тэр чинь хвшил номоо хвшилэх чинь хүртэл тэгээд нэг секунд ажил биш тий. Тэгээд гар хөдөлгөөнгүй байх хэрэгтэй, хамслагаа туслах хэрэгтэй. Тэгээд энэ ингээд бие барих чадвар ингээд сайжирдаг. Энэ нь эргээд одоо бид нар чинь нөгөө огцон мостой хүмүүс одоо их зөөлөн болгоч гэдэг юм уу тий. Тэгээд одоо нэг цагтын байгууллагаас одоо нэг кором гэдэг нэг юм баас тий. Нэг кором та уураа бацгаа гэдэг. Магадгүй ном сумаар багаар ажиллах юм бол одоо хичнээн кором уураа барих боломжтой болох юм тий. Тэгээд тэгээд стрессийг багасгадаг. Тэгээд хүн бас холын бодолтой их болдог гинэ. Тийм болохоор энэ бүр багаас ингэж хичээлвэл хүн айгүй бол эрдмэг ном сумаар авах боломжтой. Магадгүй ингээд нэг тамирчин болоо тий. Цаашаа ингээд мэгшөө явах нь одоо нэг хэсэг байдал одоо масс төвшөнтэй олонхороо бол тэр ном сумыг тэр нэг харавж байгаа үйлдэлүүд маань эргээд бидэнд маш олон мэдлэгийг өгөх юм шиг байна. Аль ч гэхэд нэг оюун санааны хувьд оюун санааны спорт бас таарад байна л да. Бие хүчний гэхээс илүү TikTok подкаст наадам зориулж одоо наадмын одоо гон цол подкаст хийж байгаа. Эхний подкаст маань болохоор Монгол бүхийн тухай яасан байгаа. Хоёр дахь подкаст нь болохоор ном сумын тухай сэдвээр үргэлжилж байна. Гурав дахь подкаст нь болохоор үндэсний морин улдааны тухай сэдвээр бас үргэлжилнэ. За тэгээд ном сумыг бас тэндөө нөгөө монголчууд одоо Азууд тэр тундаа монголчууд их түгэнд илүү хөгжүүлсэн гэж бас ярил бас өөрөөсөө болж магадгүй юм тий. Чин бүр өсний дүг нь болохоор чулуун засгийн үеэс нэг хавчаахаа ном хэрэгэлдэг байсан. Ангуур хийдэг байсан гэхээр газар азрал өөртөө гэсэн онцлогоо хөгжүүлсэн. Харин энэ маань нүүдэлчдэд илүү тохирсон бас таа гэдэг юм. Монголчууд дээр тусмаа. Одоо монголчууд чинь тийм ээ байлын тактик энэ дээр их ном өргөнөөр ашигладаг боломжтой. Тэгээд цөөхөн хүний чинь цөөхөн хүн чинь тэгэл олон хүнийг бол тэгэл дэлчиж байгаа шүү дээ. Тэгэл ном сумаар баг дэлчиж байгаа ч байна. Ухраал ухарчих замдаа зүгээр бас харавчдаг гэдэг юм уу. Тэгээд тэр нь мэдээж тусгал сайтай байдаг. Тэгэхээр одоо бидний энэ соёл маань ингээд бид ингээд сүүлийн суур иргэншилтэй болоо тий. Бас байлдан дагуулт маань ингээд байхгүй боснуудаа мартагдаж эхэлсэн байж магадгүй. Тэгээд одооний ном сум маань одоо тэр нэг даншиг наадмаас одоо манжи үеэс ихтэй бас таагаад байна яалтчгүй. Тэгээд бүр наад баг тэр 40 50 онд тэр нэг 500 ном захиалгаар хийлгэсэн гэдэг нь баг үнэн л дөх юм бол таагаад байна. Тэгэхээр наан спорт бос таарч байна. Гэтэл европчууд энийг маань бүр ингээд сайжруулад байтарваа гэдэг бүр ингээд олимпиадад орох үст тийм хүн болгон хүлээмжшээгдсэн тийм спорт болгоцсон. Тэгэхээр бидний хувьд бол одоо нэг эснээс олжлогдсон ном сумаа бас нэг өөртөө ингэж харагдаг тий. Тэгээд тэрнгээр ингээ мэрэгшин гэхин цаашин тэгээд мэдээж дайнтлаанд одоо ном сум хэрэглээд дайнтлаан хийх нь ч сайшин хамгийн гол тэр нэг хүнд өгöd байгаа тэр нэг эрдэмүүдийг эзэмшүүл
Магадгүй тэр нэг төлөвшсөн тий насан турсан тэр нэг адал хүн болох юм шиг байгаа юм л да. Миний бодлоор тэгэхээр тэр нэг эрдэмүүдийн хувьд тэр санал нэрч юм байна вэ? Тэр нэг ойлгохтол тэгээд бие барих чадвар тэгээд тэр холж бодолтой болох тэгээд анхаарлаа төвлөрүүлэх чадвар энэ маань эрс дийшилдэг болж байгаа тань л да. Эрүүл мэндийн хувьд бас бусад спортод бол биеийн хүч их шаардах учраас одоо битэж хэмжих магадлал их багтай. Тэгээд одоо нүдний хараа сайжрах гэдэг юм уу те. Орчууд одоо нүдний хараа гэдэг чинь одоо маш их эмзэг сэдв болцоод байдаг. Бид нар ч одоо ингээд техник технологи их хэрэгжилж байгаа. Тэрнээсээ холбоолоод нэг дэлгэцийг ширтэж байна те. Тэгээд байшин байдлууд маань их ойрхон болсон учраас бид нар ингээд хол харж чадхаа болсон учраас одоо чи компьютерийг тоглоод байна гэдэг хүнийг загнах бол нэг талаараа өрөөсгөл болчиход байна л да хараа мөтөө нэг. Энэ олон зүйлүүд маань эзэмших чадвартай болж байгаа гэж би хувьдаа дүгнээд байна. Тэг юм санал нээлж байна. Тэгээд яг дээр нэмэх юм бол нөгөө эхний грекийн философч Аристотель болохоор ихэдэн бол одоо нөгөө бага залуу одоо хүүхд багаас нөгөө уун төрлийн босолдыг олох их чухалчилсан байдаг. Нэгдүгürt нь болохоор логик. Тэрний одоо учир шалтгааныг олох, танин мэдэх. Хоёрдугаарт нь болохоор эстетик. Илүү тэр нэг урлаг, гоо зүйл талын болсол. Гуравдугаарт нь болохоор атлетик. Гэдэг одоо биеийн тамир, бие өвдөх шүүжүүлэх хийх чухалчилсан байдаг. Тэгэхээр ном сум маа одоо сумаар хичээлэх нь бол энэ нөгөө хүнийг эстетик одоо гурлын дээр ногтлцоод байгаа байхгүй лог эстетик атлетик гэсэн гурван огтлцол одоо спорт болох учраас одоо монгол хүмүүс одоо хичээллэх юм бол их бах зүгээр юм байна. Мэдээч нөгөө одоо номын хөвчин нэг чанга учраас одоо гарны булчин адаглаад хогдох юм шүү дээ тий. Тийм тэгээд гоо зүтлээс яаж мэдээж тэр нэг логтал бол бүр мэдээж асуудал болж байгаа юм л да. Тэгээд энэ бол одоо хөгжүүлэхэд бол миний бодлоор бас айтайхан юм шиг зардал багтаа юм шиг санагдаад байдаг уг нь. Тэгээд бол 10 жилтэй ч юм уу тийм хичээлүүд ордог бол тий. 10 жил одоо их сургуулийн тэр хичээлийн сонголтонд нь бас орж ирэх зүгээр санагдаад байгаа. Тэгээд бас 50 60 оноос одоо ном сум хийх технологи Монголд одоо хятадаас дамж орж исэн. Тэр технологид одоо нэг хэд хэдэн хүн боломжлогдсон байгаа болов. Тэрийг дахин одоо нэг инновац хийж бас хөгжүүлмээр санагддаг. Зөвхөн тэр нөгөө наадмаар хавдаг тэр нэг 3 төрлийн хаваа биш. Олон төрлийн бас хаваа байвал зүгээр юм уу гэж боддог байгаа. Одоо мандын авч яагаад одоо хавдаг тэр ч юм уу одоо хамгийн юу хаваа бол тэгээд холоос хавдаг. Одоо байт хаваа шиг ойроос хавдаг байсан ч болно. Олон төрлөөр ингэж хөгжүүлэх юм бол магадгүй игээд тэр нөгөө Чингис хааны түүхтийг ч Монголын байлдан дагуултайгаа игээд холбохоор холбосон ч гэсэн гадны хүмүүст үнэмшилтэй. Яаж ч үгүй чинь одоо Монголоос л баг Аз тэр ном сум тассан биш үү? Монголчууд бонд хамгийн сайн одоо ном сумыг хавдсан байна гэдэг хүмүүс үнэмших байх. Гэтэл одоогийн байдал бол тийм үнэмшмэл биш байдаг. Тэгтээ яг нэг одоо юу гэх юм бэ нэг бид нөгөө солонгос гэхэд нэг канонууд гэхэд мандын одоо жүжигчдийнх нь өмнөөс ном сум хавдаг ажил хийдэг шүү дээ. Цэрэгчдийн өмнө гэтэл жинхэнэ солонгосчууд нь чадахгүй мөртлөө солонгосын түүхэн одоо цувуулуудыг харах юм бол одоо Жомуу хаан бол одоо ном сумын одоо юу юм бэ одоо гадны болсон нас таачаад байна шүү дээ. Баг сүлэн юмд баг
ингээ харахгүй хараад байдаг. Тэгээд боож байгаа 3 4 ном сум ингээд бараг ингээд гаранд нь бараг ингээд 3 4 ном сум нь бараг багтах юм уу тий. Тэгээ ингээд сум болгоно нэг хүн ондогч гэдэг юм уу. Гэтэл яг ингээд нэг бодит ингээд түүх дээрээ ингээд монголчууд л одоо ингээд эзлээд байдаг. Тэгэхээр очиод нөгөө түүх бодол одоо мөнгөтэй хүмүүсийн зүйлээ гэсэн нэг тийм нэг ойлголт явдаг болсон шүү дээ. Тэгэхээр түүхээ ингээд сэргийж одоо ингээд баталж авахгүй бол тэр өмнөх ингээд түүхээр ингээд батлахгүй түүхээр сайн батлахгүй батлахгүй тэгээд одоо тийм баримттай байсан ч гэсэн тэрийг ингээд хөгжүүлээд хүмүүс таниулахгүй бол түүхч ингээд мартагдана. Харин түүхгүй байсан ч гэсэн түүхтэй мэтэр ингэж харуулж байгаа хүмүүс нь түүхтэй болж үлднэ гэдэг. Тэгэхээр магадгүй бид хоёр ингээд солонгочууд ингээд байхад бид нэр ягаад ийм түүхтэй ч юм хийхгүй байна гэж ингээд яс суужж бодож гисэн. Бидний одоо хүүхдүүд маань бол бараг тэгээд солонгочууд амар эзэн зэрэг хэлчихсэн гэдэг ойлголттой үлдчих мэт. Тэгэхээр нэг бодлын одоо ийм нэлтэй юм шиг тий нийтэнтэй юм шиг. Тэгэхээр бидний ялцчихгүй одоо өмнөх уламжлалаа сэргийлэх хэрэгтэй. Хуучин бол одоо нэг газар ингээд нэг байт яваад байгаа маань сүүл үеих бос таардаг шиг. Хуучин бол яалтчгүй өдөр нэг хөрхийн яйсыг ингээд татаад ингээд бай болгодог. Тэгээд тэн дээр ингээд хүний төрс зурдаг байсан ингээд. Тэгээд тэрийгээ дайсан. Тэгээд тэгээ ингээд хавдаг байсан. Тэгээд тэр нэг дотор нь одоо ус ч гэдэм үү тийм юмуд хийсэн одоо гүзээгээр ч юм уу асаа ч юм уу тийм арсын бөмбөг гэдэг арсын өмнөг намнах гэдэг тийм тэмцээн байдаг гэсэн гэж байгаа. Тэр нь ялч юм уу чинийсэн шиг мартаг ангис тахиурч явахдаа тэг харавдаг. Тэгээд харах юм бол мэдээж тэр ус нь ингээд цацрана. Тэгээд хин ингээд байгаа алдахгүй байна вэ? Тэг хин үлдээхгүй ингээд бүгдийг харж чадчихна гэж шалруулдаг байсан тэр маань илүү бүтээлч байгаа юм л да. Тэгвэл одоо тэр одооны ингээд газ дээр ингээд зам их санагдаад одоо дайсан бол ингээд хитчихгүй л бах тий. Тэгээ яг ингээд байгаа ингээд онжин гэдэг хэцүү. Дайсан бол ямар ч хөдөлгөөн хийж чадлаа шүү дээ. Хаагууч байж чадна. Тэгэхээр тэр нэг байтар оны ингээд нэг бүр тэр оноод байгаа маань надад хайтайхан санагддаг юм. Тэгээ одооны яг тэр нэг хасаа гэдэг хоёр гурван ингээд хамлаад тавьчихсан. Тэгээд тэр нь одоо нэг сум нь одоо ингээд гадраад тусаад ойгоод хасаагаар ч унах юм бол онсоо ухайл гэд харагдаад байдаг жишээ тий. Давчих юм бол давсан гэдэг. Их сонин. Нэг тийм нэг сонин биш тийм нэг тойм төдий тийм нэг нарийн биш. Тэгээд нэг ингээ хахаар нэг лог мот байгаад бас нэрэл ингээ твдчих юм шиг тий. Тэгээд нэг чанараас илүү тоогч хучсан. Нэг 40 удаа хараад одоо 35 удаа онлоо 36 удаа онлоо гэдэг нэг давтамжийг илүү хаад идэг. Тийм. Тэгээд тэр нэг байтурны тэр банд дээр чинь ингээд доошлох тусам ингээд 10 оны илүү нөөж байгаа шүү дээ. Бог заа нэг багсах тусам. Тэр их шудраг санагдаад байна да. Тэгээд ингээд өндөр өдөр байгаа газаас өндөр байгаа нь харахад одоо тэр нэг цаг уурын байдал салхих энэ төргээд бүх зүйлийг ингээд хүн ингээд бодож төлөвлөж авах шаардлагатай болоод байна. Илүү одоо Монгол харвага тэгдэггүй гэж байгаа юм биш. Тэрнээс илүү өндөр түвшинд цаг уураа ингээд тэгвэл бас одоо сум дээр салхитай байх юм бол хэр өөрчлөгдөх үү гэдэг юм тий. Хэр дэшээ өргөжж харгуул онох уу энэ төргээд тэрхүү зүйлүүд бас тоталтай санагдаад байгаа. Тэгэхээр нөгөө одоогийн наад маань хэлж байгаа ном сум харж байгаа байдлаас харах юм бол нөгөө үнэлж байгаа тийм үнэлгээ ч юм уу дүгнж байгаа дүгнэлтүүд нь тийм нэг нарийн биш тийм нөгөө тойм төдий юмыг л дүгнээд байгаа учраас бид тэр нөгөө юмны нарийн ширийн рүү нож ингэж дүгнэлт хийж бодохгүй ч юм уу нэг тийм нэг масаа тийм нэг юм нөгөө
салхинд хийсэх хамхуул шиг юм хийсэд байгаа бас нэг шалтгаан надад үндэсний ном сон авч байгаа юм үнэлгээд байж бас болох юм болов гэсэн бас нэг тийм бас хийж болохоо санагдаад явжлаа. Тэгээ нөгөө деталь зүйлээ шалтлахгүй. Тий. Баг ингээд нэг дүр үзүүлэхэд л болчихж байгаа юм шиг тий. Тий. Уул нь чинь бид нар маш том хөө соёл яваад байгаа байхгүй юу? Тий. Одоо ингээ сайн харах юм бол тэр нэг ном гэдэг зүйл маань ингээд ийм нэгтлээ тий. Тэгтээ олонгоо хэн домх бас байгаа. Тэгээ ингээд хүчний байгууллагууд ингээд эмблем тий. Одоо логонуудыг харахад ном сумтай бас их холбогдсон тий. Бага бид нэр ингээд одоо ингээд зүгээр л зурчд очиж хардаг тий. Гэтэл ном сумарч байгаа нийлт маань эхлээд байгаа шүү дээ. Одоо надмын нийлтж болно. Ном сумаар хамгийн төвж болдог тий. Тэгээд дараа нь бүх байдалж байгаа бүхөөс өмнө барагмаар болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө бүх байлтахаар надад эхэлчихнэ гэж боддог. Гэтэл үгүй чинь ном сум бол яхаа байдаг. Тэгэхээр бид нэг анхаарч байгаа зүйл нь бас бидний анхаарал муу шаа. Сүгчгүй байх гэж хэлж болохгүй тий. Гэтэ ингэж нэг стандарттай болоод тэгээд нарийн детальчуудад нас анхаарах юм бол уг нь бид нэр одоо олимпиад ном сумаар өндөр амжилт үзүүлэх боломжтой байна тий. Амжилт үзүүлдэггүй маркет монголчууд маань ингээд түрүүн уур багтай тий. Түрүүн уур багтай бие барих чадвар сайтай юм уу тий. Илүү бас холж ухаантай болох болов гэж бодож байгаа. Ном сум бол бидний соёл бүр болсон, өв болсон. Бүгдөө л адилхан. Бараг л бүх зүйл юм бол ном сумч бараг ингээд сайн ингээд бодоод байгаа баг бүх зүйл л болж тараад тий байгаа юм л да. Тэгээ ном сум одоо хамгийн одоо баг устд авсан гэж хэлж болох. Одоо манай бодлого болон үндэсний бүх хоёрыг бодох юм бол хамгийн баг одоо устд одоо төвтэй оолцсон, хамгийн баг мөнгөтэй оолцсон цэврэж болохоор тэр нэг 50 жаанаас хойш нэг яг тэр хэвэндээ ингээд байж байгаа цэвэрхэн байгаа учраас чааш нь одоо ингээд хөгжүүлээд явхад их тийм нэг мөнгөний даам шахтууд байхгүй тэр утгаар харах юм бол их ирээдүйтэй спорт Монголын хувьд бол тэгээд ирээдүйтэйгээс гадна хүүхд багчууд бүх хүмүүст нөгөө маш их олон боломжийг эрдэмүүд болон мэдлгүүдийг олон зүйлсийг өгнө. Энэ утгаар нь бол одоо ном сумыг бол одоо хөгжүүлмээр л байна. Тэгээ энэ удаагийн бас подкаст маань бас тодорхой хэмжээгээр бас тийм ном сумыг чааш нь хөгжөхөд хүүхд залуус тэрэг болох бас туслах болов уу гэж найдаж байна. За. Манай найзын дөө ийм ном сум хичээлдэг. Нэг дүн буудлага хичээлдэг байж байгаа болсон юм шиг. Тэгээд очихоор ингээд номаа хэдэн жил 2-3 жилээр тийм очих ингээд номоос хэлсэн байдаг. Тэгэхээр яг эдийн засгийн хувьд тийм нөгөө өндөртөө ингээд тааруулаад ном нь өндөр байх адилхан ингээд нэмэгдэмэл л хүн өсөх юм бол ном нь өсөх хэрэгтэй. Тэгэхээр эдийн засгийн хувьд иймэрхүү хичээлүүд байж болох ч гэсэн хүн болгон ингээд хичээллээд ирэх юм бол магадгүй хэлжээс намаа буцаагаад тэ тэр төвшөнд нь хэрэглэх хүндэн зардаг ч юм уу тэ. Иймэрхүү маневрууд ингээд эргэлтэнд орох юм бол маш зардалтай спорт ялцгүй болох юм шиг байгаа. Тэгээд одооноос бид нар чинь нэг йогт их яваад байгаа. Бяцлалт их сууж байгаа. Уг нь миний бодлоор тэнд ингээд мөнгө төлөө тий цаг заваа зарцуулаад магадгүй баг тэндээ суух гэж нэг стресс сэтгэх оронд хашаандаа ч юм уу тий сэтгэл нарахтай ч юм уу сайхан ном сум ингээд хардаг тий ном сумын клуб төчөд ингээд хардаг бол таны ингээд сэтгэл санаач нь өөрчлөлт орох нь байна. Эрдэмүүд сурах нь байна. Би бэлтрэнч гэсэн дасгал хийчих нь шүү дээ. Хийчих нь гэж бодож байна. Тэгэхээр магадгүй номын клубуд их төрөөсөө уг нь боловсролын системд ингээд шингээгээд өгчих юм бол их хайтайхан санагдаад байгаа миний хувьд. Миний сонсноор шүү
Японд бахад тэр нөгөө сонгон судлах тийм хичээлүүд донд нь тийм ном сумын хичээл байд юм шиг үлээ. Кендо байдаг шиг тий жудо байдаг шиг бас ном сум бас байдаг. Тэгэхээр бас бид нарт бас яагаад байж болохгүй гэж тий. Тийм нөгөө үндэсний үнэт зүйл үндэсний тэр нөгөө юу нэг үндэсний identity гэхээр ялчгүй ном сум бол биднээс ер нь одоо Монголын газар нутаг дээр одоо хүн үүсэл яаж амь зууж ирсэнтэй салшгүй холбоотой. Тэгээд тодорхой хэмжээний хөгжилтөнд хүргэсэн, тэгээд ашиглаж чадсан. Тэгээд бас дэлхийд нэрээр хамгаалж чадсан. Тийм учраас энэ зүйлс дээр толгуурлаж өөрсдийнхөө онцлогийг хаваалвал их бидний даваа тал юм байна гэж харж байна л да. Магадгүй одоо үндэсний identity ч юм уу үндэсний юм гэж хайж байгаа зүйл маань одоо ном сумтай холбоотой байж болно. Тэгээд тэрийг бас ингээ нарийн шинээр бодох юм бол бас байж болох санагддаг. Тэгэхээр ялчгүй бас бидний бас үнэтэй бас бүх зүйлс авчид байна л да ном сум. Тийм. Яг би ном сумыг ингэж боддог юм л та. Юутай зүйл нэг бэлсгэлтэй их зүйл лээ та. Бэлсгэлтэй болж анхаарлаа ингэ төлөвлөх хэрэгтэй байна тийм. Тэгэхээр ном сум бас ингээд нэг анхаарлаа төлөвлөж байгаа. Тэгээд бэлсгэлтэй яадаг вэ гэхээр бас ингээд нэг чигт ингээ хараагаа бас төлөвлөх хэрэгтэй болдог. Анхаарлаа. Тэгэхээр ном сум бас тэр нэг байруугаа тий. Ингээд нэг чигт ингээд бас анхаарлаа төлөвлөх шаардлагатай болдог. Тэгээд тэр нэг анхаарал төлөвлөж байгаа зүйлээсээ өөр юм бити бод гэдэг. Тэгэхээр ном сумд бас байнаас өөр юм бодох шаардлагагүй гэх юм уу тий. Тэгэхээр нэг бясалгал яалтчгүй. Тэгээд миний бодлоор ингээд завь суугаад ингээд хөдөлгөөнгөө бясалгал хийснээс илүү тий. Нэг бодит физик үйлдэлтэй тийм бясалгал хийх юм бол хүнд ингээд шингэн хүртэл илүү ойлгомжтой байх юм болоо. Тэгээд хичээлвэл сайн болоо. Тэгээд өөрөө хичээлдэг болохоос зөв. Тэгэхээр хичээл нөхцөлийг тийгэж бүрдүүл хэрэгтэй юм болоо гэж бодод байна л да. Тэгвэл нэг гэртээ хандаа нэг даах зүйлүүд нэг шийдэхээс илүү тий. Тэр нэг орчинг нь бүрдүүлэх магадгүй төрч гэдэг юм уу тий. Бизнесийн байгууллагууд болно. Тэр боломжтой болох юм бол хүмүүс очих бах. Маш том орон зай байгаа бах гэж би хөдөө боддог. Тэгэхээр залуучууд маань одоо бизнес илүү бишин төвч 3 зэрэг ханы зэрэг ядсан. Ном сумын клуб өнгөрөөчл их хайтаан байна л да. Тэр ном татаад засах чинь нэг яг хараагаа нэг чиг төлөвлөлээ за сумаа тавьж болохгүй шүү гэж байгаа. Тэгээд бодлоо ч гэсэн нийгэмдээ л бод гэж ил бодол болон сэтгэл дотор явж байгаа зүйлс бол одоо би одоо юу юм бодохгүй баяг гэсэн ч юу ч хамаагүй юм бодогдоод өнгөсний мэрэгдүү юм тэг цохолдуулдаг. Гэтэл бол магадгүй номоо байж захтал тэрийг оож ирэнгүүт нь тэгэл ялан дийлэнд байна. Тэргээр их сайхан ач холбогдолтой байгаад байна. Тэгээд хамгийн гол нь юу гэх юм бэ? Одоо Монголд хийгээд байгаа тэр нөгөө бяцлаглууд бол нэг Улаанбаатар хотоос холдоод нэг амралтын газар юм уу очоод за зарим нь бол аврах нэг дуугүй цагаан хоол идэл бяцлал хийдэг гэж байгаа. Тэгээд эргээл Улаанбаатар хотод оож ирэл тэгэл нөгөө асуудлуудтай ганцаар уулдаал бяцлал үд үнэтэй байдаг юм уу байдгүй юм уу гэдэг юм бол баг харагдаад байдаг хийж байгаа хүмүүсийг нь харахаа. Гэтэл ном сумын спортоор хэрэг хийдэг. Одоо Монгол ном сумыг цааш нь гоё хөгжүүлээд тэгээд үндэснээрээ ингэ хичээллээд эхлэх юм бол тэр нэг амьдралаасаа зутааж нэг газар очиж бяцлал хийчихэд биш. Тэр нөгөө амьдч явах хугацаанд тэр нөгөө ном сум авах гэдэг бяцлалаа тодорхой хугацаанд хийчихэл эргээл амьдрал дундаа ингэ явчихдаг. Даваа талтай талыг олгож байна. Тэгээд нөгөө үндэстэн болгонд өөрийн нэг дадал байдаг шүү дээ. Спорт гэхээс илүү тийм нэг дадал болчихсон нэг тийм зүйлүүд байдаг шүү дээ. Тэгээд хятад нэг уушуу
гийн тасгалан бүр ингээд амьдралын дадал болсон. Байнга л хийж чинь тэгэл уушуугаараа хичээлээ тэмцээн уралдаанд орох нь хайшин хүн амьтанд очиж зодтолцсон юм байхгүй. Зүгээр л дадал. Тэр нь тэгсэн чинь яадаг би ингэж оюун санаагаа төвлөрүүлдэг, өөртөө ярилцдаг гэж тайлбарладаг тий. Японууд болохоор тэр нэг кендо гэдэг зүйл нь бас нэг гаралгүй амтан саваатаад байгаа юм байхгүй тий. Гэтэл тэр нь бас нэг оюун санаа төвлөрүүлдэг тий. Тэгээд өөрийгөө ялан дэлдэг гэж байгаа юм л да. Тэр хүнийгээ ялан дэлэх биш, өөрийгөө ялан дэлдэг. Монголчууд нэг тийм юм тутмаг байх шиг байна. Тэгэхээр магадгүй ном сум маань тэгэж нэг өөрийнхөө дотор байгаа тэр нэг одоо нисванс гэдэг юм бүтэн шашнаа одоо муу сэтгэлүүд гэдэг байна. Тийм муу бодлоо тий муу үйлдэлүүдээ ялан дэлэх гол зүйл маань магадгүй ном сум өгөх юм бол тэр эрдмийг ялцгүй тэр нэг бодны шашин тэгдэлтэй ингээд оюун бодлууд ингээд бодол санаанууд ингээд чи өөрөө ч ингээд энийг бодё гэж бодоагүй байхад ингээд ороод ирнэ. Хамгийн гол тэр нэг оюун тэр нэг бодсон бодлоо байж тогтоохол хамгийн хэцүү гэж байгаа юм л да. Тэгээд юутай зүйлтэй өгөхөөр тэр нэг их салхи шурганд байгаа тэр нэг лаатай зүйлтэй байхгүй. Тэр нэг хасж байгаалаа. Тэр нэг лага унтраахгүй тэр нэг салхи шурганд аваа явах чадвар хэлээд байгаа шиг байна. Тэгэхээр ном сум бол яг тийм байгаа юм л да. Тэр гараа жижирхэлхэл юм бол гар нь ингээд жоохон жижирхэлхэл юм бол яг тэр байр руу явахгүй шүү дээ. Тийм тэгээд яг ингээд бариад тэр нэг байр руу бариад тэг яг чигээрээ бас явахгүй. Чин жоохон ингээд доошлон тий. Тэгээ жоохон салхитай байх юм бол зүүнээ салхитай байх юм бол жоохон зүүн тишгээс дэлгэсэн байгаа ч юм. Тэгэхээр хүнд маш олон эрдэмтдийг өгч байгаа. Тэгээ нэг харж үзэх хэрэгтэй юм болов. Тэгээ хүн болгон одоо ном сумыг очиж үздэг бол их гой санагдаад байна да. Одоо бүхөөс илүү ном сумыг үзэгчтэй. Тэгээ ингээд ном сумчтай биширдэг ч юм уу тий. Тийм. За чинь юу юм бэ? Өвн нэг анх ирэхдээ 30 минутын ярилцлага хийж тэгээд сая тий хамны ярианаас бас угуулаад бас юм бодогдлоо. Гэсэн чи мартаа цэнгсэн. Гэтэ яг санах гад байна. Тэгээд одоо саналаа. Юу их ном сум одоо өмнөх тэр нэг амар болоход тэр нөгөө хамгийн мундаг хаваач гэдэг өгүүлдэг тий. Мэргэн хаваач. Тий мэргэн хаваач гэдэг өгүүлдгээс ингээд таймлаад ингээд гол зүйлсийг ингээд яаж гисэн хамгийн гол нь сүрдийн болгонд нөгөө ном сум гэж юу гэдэг ч мэдэхгүй болчиход гэсэн мэт хамгийн мэргэн хаваач гэдэг. Гэт сая аман сүүл цус хэллээ ш тэр нөгөө бодны шашин тэр нөгөө өөрийнхөө нисвансын дотоод муу сэтгэлүүдийг ялан дийлэх гэдэг. Тэгэхээр нөгөө ном сумаа хичээлэх гэдэг нь эцсийн тэр нөгөө ямар нэгэн байг онж хин нэгэнд мундаг хаагдаг гэхээсээ илүү өөрийнхөө тэр нөгөө муу сэтгэл, муу бодол, муу сэтгэлийн хөдөлгөөнүүдийг ялан дийлэх их тийм нэг үйл явц юм шүү гэдэг юм гэж ирлээ. Бид хоёрын зүгээс одоо ном сум үзүүлэлтийг нэг өөр өнцгөөс хараасаа тий. Тэгэхгүй бол ингээд сэтгүүлчдийн бичиж байгаа юмнуудыг хараад нэг хэдэн шаардлагатай хүн очиж үздэг тэмцээн одоо гэдэг баг энэ наадмаас асуулж яадын гэсэн байсан илэрхийлэл гээд жах шиг тий. Тэгээд одоо тусгай үзэгчтэй тусгай тэмцээн боллоо ч гэдэг юм уу. Гэтэл энэ ч үгүй энэ чинь маш том зүйл байна. Ингээ сайн бодоод тах юм бол тий. Зүгээр нэг тэр нэг юмыг хавж хаадаг тэр нэг механик уудлал гэхээсээ илүү чинь оюун санааны маш олон зүйлүүд байгаа шүү. Одоо бидний одоо эзэмшиж чадахгүй байгаа тий. Тэр нэг эрдэмүүд чин дотор ингээ хадгалаастай байна. Гэдэг ингээ хараасаа гэсэн өнцгөөс ярих хичээлээ. Магадгүй ингээ хүн амын маань тий дийлэн хэсэг ингээ ном сум соногдог, ном сум хичээлдэг. Тэгээд зүгээр нэг хин нэгэнд гоё харагдах гэж тий хичээлээс илүү өөрийгөө ялан дийлэх гэж одоо өөртөө ялцах гэж тий тэр муус төлөвтэй ялан дийлдэг болох гэж хичээлэх юм бол бид нэр одоо амар тайван болох юм шиг байгаа. Миний бодлоор магадгүй хэрүүл тэмцэл багтай
стресс багтай. Магадгүй төвжил маань одоо хэдэн цаг буурах юм. Эхлээ их л буурч магадгүй ах. Зайц төвчлөлтэй байсан ч гэсэн тэгээд нэг баясгалантай төвжрүүл бас тийм уур хугацаагүй. Тэгэхээр бидний хамгийн их стрессж байгаа бидний хамгийн зовлон болж байгаа зүйлүүдийг маань эдгэж өгөх зүйл маань нөгөө ном сумд байх шиг байна. За хоёлаа ягаага өндөрлүүлэх үү те. За тэгээд ингээд Think Talk подкастын наадам зориулсан тусгай дугаарын 2 дахь подкаст ном сумын талаар ингээд бодсон бодлуудаа хуваалцаад төлөв өндөрлж байна. Think Talk эгэлзээ боди